За бүгдэнд нь өглөөний мэнд хүргье. За авилгалтай тэмцэх газрын дараагаар өргөжлүүлэн ажиллахаар нэр дэвшиж орж ирж байгаа Таштава даргыг дэмжиж байгаа. Таштава даргын багийг бас дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байгаа юм бэ гэвэл сая бас манай гишүүн хэлж байна. Transparency International буюу авилгалын индекс гэдэг байгаа. Энэ индексийг өндөр гардаг, сайн гардаг орнуудын хувьд бол авилгалтай тэмцэх газрынхын дарга удирдлагууд нэг тогтвортой ажилладаг юм байна л. Монгол төр ч гэсэн энэ жишээ тодорхой харагдаж байгаа. Таштава дарга сүүлийн 6 жил ажиллах хугацаанд өмнөх дарга нарынхаа хийж исэн ажилтнаа харьцуулаад үзэхэд бол ажлын ахиц бол нэлээд өндөр байгаа. Авилгалтай тэмцэх газар ирж байгаа энэ иргэдийн өгж байгаа энэ гомдол мэдээллийн тоо 10-20 дахин өссөн. 23-24 оны авилгалтай тэмцэх газрынхын дотоод үйл ажиллагааныхын тайлангийн бас вебсайт руу ороод бас иргэд орж үзэж болно. Энэ дээр бол тодорхой мэдээллүүдээ нээлттэй тавьсан байна лээ. Жилдээ 4-5 мянган өргөдөл гомдол ирж байна. Өнгөрсөн 2024 он гэхэд 1863 одоо хэрэг дээр мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулсан. Энэ нь бол 19 онтой харьцуулахад 43% өссөн гэдэг. Илрүүлж байгаа энэ гэмт хэрэг хохирлынхын дүн гэхэд жил болгоно ингээд тодорхой хэмжээгээр өндөр үр дүнтэй үзүүлэлттэй яваад байгаа юм. Энэ авилгалтай тэмцэх газрын төсвөн жилдээ нэг 40 орчим тэрбум төгрөг мөртлөө 2024 оны байдлаар жишээлбэл 240 төгрөгийг одоо авилгалын хэргийг илрүүлж энэний үр дүнд бол хохирлыг барагдуулсан. 2022 он гэхэд 2.3 их найдаар барагдуулсан. Гэх мэтлийн ийм ажлын үзүүлэлтүүд байгаад байгаа маа. За манай энэ гишүүд бол иргэд бол юу гэдэг энэ авилгалын индекстэй бас ингэж авилгалтай тэмцэх газрын ажлыг бас ингэж дүгнж үзээд байгаа юм. Холбож үзээд байгаа юм. Энд дээр би бас нэг зөв мэдээллийг бас өхөн зөв болов уу гэж ингэж бодож байна. Нийтдээ 13 хөндлөнгийн байгууллагын үнэлгээнүүдийг нийлүүлж авилгалтай тэмцэх газрын одоо энэ авилгалын одоо CPI буюу авилгалын өрчлөсөн индекс буюу индексийг гаргадаг. За энэ 13 байгууллага дотор нөгөө нэг бидний дунд яригдаад байдаг энэ Variety of Democracy буюу ардчлалын олон талт байгууллагын үнэлгээ гэдэг Шведийн их сургуулийн дэргэдэх одоо ийм улс орнуудыг хооронд нь харьцуулдаг ийм үнэлгээний нэг байгууллага. Энэ байгууллагын үнэлгээ жишээлбэл энэ 13 байгууллагын нэгд байх жишээтэй. За энэ байгууллагууд үнэлгээгээ хийхдээ хоёр янзаар хийж байгаа. Нэгд нь олон улсын экспертүүдийн үнэлгээгээр хийж байгаа. Хоёрдугаарт нь бизнес эрхлэгчдээс санал асуулга авч байгаа юм. Тэгээ олон улсын экспертүүд нь үнэлгээгээ хийхдээ яадаг вэхээр зэрэг тухайн орн дотор явж байгаа нийгэмд явж байгаа хэрэг маргааны асуудлууд, энэ цахим орчинд явж байгаа асуудлууд, за энэ нь хэрхэн шийдэгдэж байгаа юм гэх мэтлэн энэ улсын хурл дээр хийж байгаа сонсгол, түүний хэрэг маргаан хэр зэрэг явж байгаа юм гэдэг ийм асуудлууд нь эргээд энэ үнэлгээнд нөлөөлж байгаа. За нөгөө талаасаа бизнес эрхлэгчдээс авч байгаа саналууд бас нөлөөлнө. Энэ дотор одоо төрийн засгийн газрын зүгээс энэ засгийн газрын агентлагуудын зүгээс бас ажлаа сайжруулах шаардлагатай юм үзүүлэлтүүд явж байгаа. Тухайлбал төрийн байгууллагаас олгодог энэ зөвшөөрлийн асуудлууд байгаа. Энэ нь хэр зэрэг илдүүд нээлттэй байгаад байгаа юм. За төрийн албан хаагчид өөрсдөө энэ эрх мэдлийг хэр зэрэг ашиглаж байгаа. Энэ нээлттэй болж чадсан юм уу? Төрийн албан хаагчдын субъектив хамаарлыг бууруулж чадсан юм уу гэдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл засгийн газрын үйл ажиллагаа бусдаа энэ үйл ажиллагаануудаа сайжруулахгүй бол бас энэ үнэлгээнд нөлөөлөх ийм зүйл байгаа. Тендерийн худалдаа авалтын асуудал, төсвийн худалдаа авалтаас гадна төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн худалдаа авалтын асуудал. Нөгөө Эрдэнэс 5 толгой компани төмөр зам барьцдаг энэ дээрээ ямар журмаар энэ компаниудыг сонгож явуулж байгаа юм бэ гэдэг ийм асуудлууд чи эргээд энэ үнэлгээнд чинь нөлөөлөд байгаа маа. Тийм учраас эдгээр үнэлгээнүүд дээр бас энэ зөвхөн авилгалтай тэмцэх газар гэхээс гадна энэ За нэмэлт 1 минут. Засгийн газрын үйл ажиллагаа бас энэ дээр тодорхой бас үүрэг ролтой гэдгийг бас энэ дээр хэлэх нь зүйтэй. За төрийн албан хаагчдын ерөөсөө энэ эрх мэдэл албан тушаалаа ашиглаж байгаа чи ерөөсөө авилгалын хэрэг гэдэг байгаа. Гэтэл өнөөдөр Монгол улсад энэ орлогын тэгш ус байдлын үзүүлэлт буюу Gini коэффициент Дэлхийн банкны гаргадаг үзүүлэлтээр Монгол улс 195 орноос 116-д явж байгаа юм. Төрийн албан хаагчдын цалин өнөөдөр бас яг тийм амжиргааны хангалттай түвшинд байна уу гэвэл бас тийм үзүүлэлтийг хангаж чадахгүй байна. Тийм учраас би энэ дээр санал хэлэх гээд байгаа. Авилгалтай тэмцэх газар энэ дээрээ цаашдаа бас энэ авилгалыг бууруулах урьдчилан сэргийлэхтэй холбоотой одоо бол үнэлгээ хийдэг төрийн байгууллагуудын дунд үнэлгээ хийгээд өндөр үнэлгээ гарсан газрууд дээр сонгож авилгалтай тэмцэх газар урьдчилан сэргийлэх ажил сургалтуудыг хийдэг.
За энэ дээрээс нэмээд бас энэ төрийн албан агчдын цалин тухайлбал яг хэдэн төгрөг байвал авилгалд эргээр нөлөөлөх юм бэ гэдэгтэй холбоотой судалгаа хийж бас засгийн газар санал өргөлөхийг би бас хүсэж байгаа юм. Хоёрдугаарт нь